Ингээд ихний мэдээлэл ойрхон дорнод үүссэн мөргөлдөөнөөс шалтгаалan дэлхийд даяар нефт шатхууны үн өсөх эрсдэл нэмэгдэж, энэ дарамт Монголын эдийн засагт шууд мэдрэгдэх нөхцөл бүрдэж байна. За нөлөөлөл бүгд найрамд Хятад ард улсаар дамжин орж ирэх өндөр магадлалтай бол шатхууны хувьд Монгол улс Оросын холбооны улсаас шууд хамааралтай хэвээр байгаа. Иймээс засгийн газар цар тахлын үеигтэй адил шуурхай арга хэмжээ авч эдийн засгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөг яаралтай боловсруулж эхэлжээ. За нөхцөл байдал хүндрэх тохиолдолд 2026 оны улсын төсвийн төслийг тодтогохыг ч үүсэхгүй маа. Ойрхон дорнод үүссэн хурцтмал байдал Монголд шууд биш саадгүй орж ирэх сувг айл хэдэ олчжээ. За тэр нь бүгд найрамд Хятад ард улс бүс нутгийн эрчим хүчний дөргөлт Хятадын эдийн засагт хүчтэй тусах тусам Монгол руу дамжих дарамт нэмэгдэнэ. Харин шатхууны хувьд бидний судас шууд Оросын холбооны улстай холбогдсон хэвээр гаднаас харахад нөхцөл байдал доктортой мэт нийлүүл тасалдахгүй А22 шатхуун дээр докторжуулалтын гэрээ үйлчилж байна. За энэ бол богино хугацаанд зах зээлийг барих хамгаалтын бүс. Гэхдээ энэ доктортой байдал бодит баталгаа биш хугацаатай тохиролцоо юм. Жинхэнэ эмзэг цэг нь дизель түш болж байна. Дизель 95 өснө. Өсөлтийг бид одоо байгаа нөөц дээр тулгуурлаад яаж эдийн засгт баг дарамттайгаар гарах вэ гэж. Ягаад гэвэл шатхуун манай хамгийн сул зэг шатхуунаас хамаарат үн өсөх, инфляци явах нөлөөлөл өндөр байгаа тул үе шат тэр нэмэлт болгоом дээр. Хамгийн гол хэрэглээ мас хэрэглээ 92 байхгүй юу? 92 дээр бид нар 705-аар докторжуулсан. Энэ 3 сарын хугацаанд үн тогтсон үн гэрээнээс 30-аас дээш хувь өсөөд байвал үнэ дахин тогтоод байгаа юм. Тэгэхээр 92 дээр үн тогтоох үйл явдал 6 сарын сүүлд 7 сарын 1-нд хэрвээ энэ өсөлт хэвээр байвал үнийн өсөлт орох. Монголын эдийн засгийн хөдөлгүүр болсон уул уурхай тээвэр барилгын салбар бүгд дизель түлшээр явдаг. Харин дизелийн үн Сингапурын биржийн жишгээ шууд хамааралтай. Өнөөдөр энэ жишг үн өсөлтийн циклд орчихсон. Хэрвээ 3 сар дараалал өсвөл 7 дугаар сарын 1-ээс үнийн шинэ хилцэл зайлшгүй бий болно. Эндээс бодит эрсдэл тодорч байна. Газрын тас 20%-аар өсөхөд Монголд инфляц 1%-аар нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Энэ бол зөвхөн эхлэл шатхууны үн өсөхөд тээврийн зардал нэмэгдэж, тэр нь бараа бүтээгдэхүүн эцэстээ хүнсний үнд шингэдэг гинжин урвал ажиллах юм а. За яг энэ ойрхон дорнодын нөхцөл байдлыг бол өдөр болгон орцсон өөрчлөлт гарч байгаа учраас яг одоо тодорхой хэлэхэд хэцүү байгаа. Хүнс үдэ аж ахуйн өнгө үйлдвэрийн салбарт стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үн нийлүүлэлтийн докторжуулах чиглэсэн арга хэмжээнд байгаа хэрэгтэй. Стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн 3 сарын нөөцийг яаралтай бүрдүүлэх гэх мэтлэн бусад боломжит бүх арга хэмжээнүүд авч ирэх хэрэгтэй байна. Зохиомжтой хонцлог үүсгээс сэргийлэх хэрэгтэй. Ингээ маргаашийн засгийн газрын уралдаанаар одоо яаралтай гормоор эдийн засгийн онцгой нөхцөл байдалд яаралтай гормоор улсыг хурал дүрм мэдүүлэх хуулийн төслүүдэд боловсруулж танилцуул. Одоогоор хүнсний нөөц доктортой гэж тайлагнагч энэ нь шатхууны үнийн дараагийн давлгааг зогсоох хамгаалт шээ. Хэрвээ бүгд найрамдах Хятад ард улс болон Оросын холбооны улсад шатхууны үн өсвөл Монголд импортын сувгаар дамжин зайлшгүй нөлөөлнө. Засгийн газар хариу арга хэмжээ боловсруулж байна гэж мэдэгдэж зогсох нь үнэндээ эрсдэл бодит толсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохио юм а. За одоо гол асуудал нь засгийн газар энэ удаа зах зээлийн араас гүгүү эсвэл бодлогоор урьдчилж тосох уу гэдэг дээр төвлөрч байна. За тиймдээч ковидын үеиг шиг тусгай хуулийн төслийг яаралтай гормоор өргөн барьж хилцүүлнэ гэдэг төлөвлөгөөтэй байна.